За хэрвээ та 30-аас дээш насны бизнес эрхэлдэг, монгол хэлээр ярьдаг хүн бол дараах 3 асуудал танд байгаа гэж би бодож байна. Тэгээ би үзэгчнэрээ бодоод үзсэн чинь ихэвчлэн 30-аас дээш насны бизнес эрхэлдэг хүмүүс юу намайг яг үздэм байх лээ. Тэгээд яг тэр хүмүүстээ зориулсан яг өдөр тутмын тулгардаг асуудал дээр нь би гаргалгаа дэвшүүлсэн бичлэг хийчихье гэж айгүй удаан бодож явсныг өнөөдөр ингээд бичлэгээ хийж байна. Тэгээд маш хэрвээ та энэ хүн бол 30-аас дээш насны Монголд ч бай, гадаадд ч бай бизнес эрхэлдэг хүн бол тань дараах 3 асуудал байгаа гэж би 100% итгэлтэй байна. Тэгээ энэ 3 асуудал танд байгаа бол үргэлжлүүлээ бичлэг үзэх хэрэгтэй. За байхгүй бол би таны цагийг өрөхгүй. Одоо энэ чинээс тагаар авч болно гэсэн. Эхний танд тулгарч байгаа асуудал энэ байж магадгүй. Ер нь бол баг ихэнх хүнд тулгарч байгаа. Тэр нь юу гэхээр content marketing ба ad гэдэг энэ чиглэлүүд дээр яаж хандлт авах вэ? Хэрэглэгчийн урсгал гэдэг юм байхгүй. Энэ тал дээр асуудалтай байгаа. Эсвэл хоёр дахь нь юу байгаа вэ гэхээр AI. За энэ хиймэл оюухан гэдэг сэдв ингээд яваад байдаг. Тэг ямар AI-г ашиглах юм? Одоо ингээд юуг нь ашиглах хэвтэй юм? Яаж автоматжуулах юм? Чөтгөр бөмбөд. Үнэхээр цаг нь амжихгүй байгаа ч юм тийм асуудалтай байгаа. За гурав дахь асуудал нь ямар асуудалтай байж магадгүй гэхээр технологи гэж би. Технологи буюу AI-аас гадуур одоо жишээ нь ямар хувилбарууд байдаг вэ гэхээр технологи гэдэг нь одоо жишээ нэг юм вебсайт юм уу, эсвэл нэг юм чатбот юм уу, эсвэл нэг юм хүн захиалга хийдэг booking систем ч юм уу эсвэл нэг юм иймэрхүү технологийн холбогдлолтой. Эсвэл одоо ингээд датагаа трак хийдэг одоо sheet metal гэдэг ч юм. Нэг юм жоох юм технологи ажлуудаа нэг юм автоматжуулах маркетинг ажлууд гэсэн. За энэ гурван проблем танд хэрвээ байгаа бол өнөөдрийн энэ бичлэгээр би юу вэ гэхлээрээ энэ гурван асуудалтай байгаа хүмүүст ямар гаргалгаа байгаа юм бэ гэдгийг би бүгднгийн сайхан задлаа, тайлбарлаа, таны нөхцөл байдлууд дээр бүх хувилбаруудыг хүргэх юм аа. Энэ бичлэгийг үзэж дуусгасан хүн юу вэ гэхлээрээ нэг 15-аас 20 орчим минут би байх гэж бодож байна. Энэ бичлэгийн дараа та юутай үлдэх вэ гэхлээрээ эдгээр асуудал дайн нэг нь байгаа бол та ямар ч гэсэн дахиж гацхгүй яах вэ ийхүү гэж хоцорж байгаа юм авахгүй гаргалгаагаа аваад урагшлуулах боломжтой болно гэсэн. За тэгээд олон Монголдод яах вэ? Шууд бичлэг рүү үндсэндээ орцгоё. За үндсэндээ контент айдны асуудалтай байгаа бол та ийм байдаг гэсэн. Би энэ дээр аягүй чухал юм хүмүүст тайлбарлаж өгөхөд бизнесийн хамгийн чухал зүйл юу юм бэ гэдгээр бодоод үзэх юм бол бизнесийн хамгийн чухал зүйл бол өөрөө борлуулалттай буюу sales, борлуулалт гэдэг зүйл. Борлуулалт байхгүй бол мэдээж хэрэг бизнес байхгүй гэдэг хүн болгон мэднэ. Тэгэхээр борлуулалт юугаар үүсдэг юм бэ гэдэг дахиад бодоод үзэх юм бол хандлт, тийм ээ? Хэрвээ таны бизнес рүү хандж байгаа хүн буюу хандлтын урсгал гэдэг хандлтын урсгал гэдэг юм байхгүй бол таны бизнес зогсноо гэсэн үг. Тэнгүүд хүмүүсийн гаргадаг аягүй том алдаа нь юу вэ гэхээр за магадгүй эдийн засаг хямрлаа, борлуулалт гарахгүй нэггүүтээ хамгийн түрүүнд тандаг зардал юм уу хамгийн түнд хийхэ болдог зүйл юу вэ гэхээр аягүй сонирхолтой нь контент хийхэ болдог. Тэ? Контентийг би хийхэ болдог. Тэгээд ингээд X-лдэг. Контент хийхэ болохоор юу яадаг вэ гэхээр хандлтын урсгал гэдэг зүйл байхгүй болж эхэлдэг. Хандлтын урсгал гэдэг зүйл байхгүй болохоор борлуулалт нэгсэндөө decline хийдэг гэсэн үг. Тэ доош ундаг гэсэн үг. Тэгэхээр айгүй энгийнээр хэлэхэд би компанийнхаа борлуулалтыг нэмээр байна. Компанийнхаа одоо sales-ыг нэмээр, үйлчлүүлэгч байгаа тоог нэмээр, олон ширхэг бараа зармаар ингүүт миний нэмэх ёстой юу зүйл гэхээр хандлтаа олон нэмэх ёстой байхгүй. Одоо ингээд Монгол хүмүүс яриад байна эдийн засаг унлаа. Эдийн засаг ингээд муударлаа энэ дээрээ гээд. Эдийн засаг муужрах тусам та контентоо нэмэх ёстой болохоос хасах ёстой биш үхгүй юу? Нэг бодлын. Тэгээд дээрэс нь бас нэг юм нь эдийн засаг унлаа гэдэг хэрэг үгэнд та итгэж байгаа бол би нэг юм хэлмээр байгаа нь намайг төрсэн цагаас ахуулаад Монгол улс эдийн засаг нь бол ер нь сайн байсангүй. Үргэлжил санхүүгийн хямралтай байлаа. Би ингээд санхүүгийн хямрал зогслоо гэдэг үйл амьдралдаа сонсож байгаагүй. Тэгэхээр Монгол улс үргэлж угаасаа ийм байсан. Дэлхийд даяараа ч ялгаагүй инфляц гэдэг энэ бол ингээд зүгээр нийгмийн энгийн үзэгдэл. Тэгэхээр эдийн засаг муудажлаа, борлуулалт муудажлаа гэдэг үг ерөөсөө та өөрийгөө зүгээр арга цааш нэг юм яана миний нэг юм өөрийгөө нэг юм инкрийлж байгаа үг гэсэн. Яг бодит байдал дээр болоод ирэхлээр эдийн засаг муудаад байгаадаа биш та өөрөө ялж байгаа талд нь тоглохгүй байна гэсэн. Угаасаа ямар зах зээлийн 10-аас 5% нь л тухайн зах зээлийн нийт хөрөнгийг залгиж яадаг нь хорвоогийн жам бохгүй. Тэгэхээр та нэг юм буруу хийгээд байгаа гэсэн. За хамгийн их буруу хийгээд магадлал ч бол хандлт байх хэрэгтэй. Тэгэхээр юу гэхээр хандлтын урсгалыг бидэд үүсгэх юм бол нэг юм хийх хэрэгтэй болно гэсэн. Энэ бол ойлгомжтой. Бид хэд сошиал медиа дээр контент хийх хэрэгтэй болно гэсэн.
За контент хийхин тулд бидэд 3 хувилбар байна. Яг үнэхээр та захирал яг юм гүйцэтгэх албаны шулны хүн бол танд контентыг өөрөг 3 хувилбар байна. Яаж контентын асуудлыг шийдэх юм бэ гэх юм бол за жоохон заваарсан юм зурчлаа. Эхний хувилбар нь юу вэ гэхлээр би өөрөө хийж болж байна. Өөрөө хийж сурч болж байна. За өөрөө хийн те өөрөө ерөөхдөө бүх юмдаа тооцоолоод тэгээ явж байна. За хоёр дахь хувилбар нь ямар хувилбар байна гэхлээр за нэг жижиг UGC эсвэл нэг одоо те ажилтан авах гэдэг ч юм уу маркетингийн тал дээр ажилтан иймэрхүү та өөрөө энэ хүмүүст юугаа өгөөд одоо чиглэлгүүдээ өгөөд энэ хүмүүс нь таны ажлыг хийдэг одоо UGC эсвэл нэг юм хамаатны дүү ч юм уу те ийм хувилбар байж болж байна. За гурав дахь хувилбар нь энэ контентыг яаж хийх вэ гэхлээр agency буюу одоо гушуун partnership гэдэг юм үүсэж болж байна. За одоо жишээ нь partnership газруудтай хамтарч ажиллана гэсэн үг шүү дээ. Ийм гурван арга байна. Уусаа контент маркетингийн процессыг ерөөсөө сайхан явуулах, алдахгүй байх. Ерөөсөө гурван арга нь нэг бол та өөрөө хийж сурж байна. Окей. Хоёрдугаар та ажилтан юм уу яг компанийнхаа доор иймэрхүү баг үүсгээд ажилтан үүсгээд хамаатны дүүм аваад ингэ явж болж байна. За гурав дахь нь partnership үүсэж болж байна. За энэ гурыг та айл нэг нь сонгоно. Өөр ерөөсөө маркетингийн арга байхгүй. Уучлаарай. Арга байхгүй. Өөрөө хийж чадчих, өөрөө сонирхолтой өөрөө хийсэн дээр өөрөө үнэхээр амжихгүй гэхдээ та юутай бол иймэр явсан дээр эсвэл энэ тал дээр үнэхээр та мэдлэггүй болвол эйженси авсан дээр. Эйженси буюу шууд энэ одоо ажиллагаануудыг одоо заалгаад шууд хийлгээд даатгалцна гэсэн үг. За тэгээ ямар ч сан ийм хувилбарууд байна гэсэн үг. Эйженси ийм. Тэгэхээр эднэрийн айл нэгийг л та угаасаа хийнэ. Окей. За дараагийн хувилбар AI. Зөвлөлд нэм AI асуудал байна тий. Яах вэ гэдэг энэ AI асуудал байна. За AI асуудалтай байгаа болвол би яаж танд AI-г ашиглахыг зөв зааж өгөх вэ гэхлээр ийм байна. Үндсэндээ ихэнх хүмүүс AI-г ямар төвшөнд ашиглаж байгаа вэ гэхлээр зүгээр чатлах төвшөнд ашиглаж байгаа. Зүгээр чатлах тий. Ер нь бол зүгээр асуулт хариулт нэг ойр зур юм хийх зураг гаргах ч юм уу. За ингэж ашиглах юм бол ер нь бол зүгээр та Google ашиглаж байгаагаас ер нь ялгаа байхгүй. Google зүгээр л ингээд би хайлтны систем дээр Google ашиглаж байгаагаас ялгаа байхгүй. Тэгэхээр AI-г ашиглаж сурахын тулд би аягүй чухал зааж өгмөр байгаа юм нь юу вэ гэхээр workflow based thinking гэдэг юм шинэ ойлголт өөрөө орчин үед гарч ирж байгаа. AI-г ашиглахтай холбоотой. За энийг монголоор би орчуулж өгөх юм бол энэ юу гэсэн үг вэ гэхээр хажууд нь орчуулж та. Одоо чинь ажиллах за workflow гэдэг чинь ажиллах явцтай. Ажиллах явцын одоо ингэл гэсэн үг. Workflow гэдэг чинь ажиллах явц гэсэн үг. Тэгээ workflow based thinking гэхэлэр нэг ажиллах явцсан дээр тулгуурсан сэтгэлгээ гэх юм уу. Тэгж орчуулдаг гэсэн үг. Монголчлох юм бол. За энэ маань яаж явж байгаа гэхэлэр хуучин бидэд юу гэж явдаг байсан бэ гэхэлэр хуучин бидэд яаж явдаг байсан бэ гэхэлэр одоо чинь те магадгүй менежер гэдэг нэг хүн байл та. Менежер гэдэг хүн ийм хийдэг. За тэнгуүтээ одоо шүү юм борлуулагч гэдэг хүн борлуулалтын ажил хийдэг. Гэдэг байдлаар би энэ хүн ямар ажил хийдэг вэ гэдгээр нь явдаг байсан байхгүй. Энэ хүн ийм ажлуудыг хийдэг. За одоо болохоор энэ шин бидэдийн сурах ёстой сэтгэлгээний юм одоо юм арга юу болчиход байна гэхээр үр дүн гарахын тулд ямар юм одоо чинь алхмууд тий. Одоо жишээ нь магадгүй энд одоо энэ таны байгаа цэг байна гэж бодъё зөө. За энд одоо та байна гэж бодъё зөө би. Хэдүүлээ зураг зурч шууд. Тэнгүүтээ хэдүүлээ энд ийм үр дүн дээр очих гээд байна. За энэ үр дүн дээр очихын тулд би ямар алхам хийх ёстой вэ гэдэг тийм нэгдүгээр алхам, хоёрдугаар алхам, гуравдугаар алхам, за гуравдугаар алхам дотроо тэгэхээр хоёр хувилбартай. Тэгээд магадгүй 4, 5, тэгээд энэ хоёр маань ийшээ орлоо 6 дахь алхам гэдэг. За ийм хувилбар бол workflow. Одоо энэ чинээс яадаг вэ гэхээр би энийг нь хүн ажил хийх юм байна, энийг нь AI хийх юм байна, энийг нь хүн хийх юм байна гэдэг алийг нь AI хийх, алийг нь хүн хийх гэдэг имийг нь тооцоолдог ийм шин сэтгэлгээ биднээс суух шаардлагатай болсон гэсэн. За энүүгээр дамжуулж хэдүүлээ өөрөө сурна гэсэн. Тэгэхээр бид зүгээр өөрсдийнхөө бодож байгаа одоо нэг бодлын ихээ бараг өөрчлөх хэрэгтэй болчихж байгаа байхгүй AI-г ашиглаж сурахын тулд workflow based thinking гэдэг. За иймэрхүү юмнууд хийж байна. За тэгээ ер нь бол та эднэр дээр асуудалтай байгаа. Энэ AI-г яг яаж энэ cloud молод гэдэг AI-г яг зөв суулгах юм, яг үнэхээр туслахаа болгох юм те. Энэ тэрэ гэдэг дээр асуудалтай тусламж хэрэгтэй байгаад доор байгаа линкээр цаг надтай тоглох боломжтой. Бид цөөхөн хэдэн ерөнхий яг ажиллах боломжтой төсөв санхүүтэй үнэхээр хэрэгтэй байгаа газар дээр бол энэ AI-г яг суулгах тийм процесс үйлчлэгээ санал болгож байгаа. Тэгэхээр бас та доор байгаа линкээр цаг тоглох боломжтой байгаа шүү. За AI дээр бол юм байна.
За 3 дахь энэ технологийн процесс. За технологи дээр бол ер нь юм байгаамаа. Ихэнх ер нь тохиолдол дээр бол би юу хэлэх вэ гэхээр вебсайт бол одоо AI-аар хийж болдог болсон. AI хийж болдог болсон. Энэ booking буюу одоо энэ янз бүрийн датануудаа та борлуулалтаа хянах, тэг янз бүрийн захиалга хуудас энэ бүх юмыг AI хийж болдог болсон. Тэгэхээр ер нь бол та энийг сурчвал зүгээр гэсэн үг. За тэгээд ганц юм нь би хүмүүст хэлмээр байдаг юм нь энэ чатбот гэдэг юм амар чухал байхгүй. Автомат хариулагч гэдэг юм. Автомат хариулагч. Айгүй чухал юм байна. Тэгэд яг хуу чатбот хүмүүс яагаад үүсгдэг вэ гэхээр дахиад нэг асуудал нь өөрөө энэ хангалттай биш болохоор үүсгдэггүй гэж би хувьдаа боддог. Яагаад гэхээр хангалттай байхгүй учраас өөрөөсөө гараар хариулаад явчихдаг. Гэхдээ энэ өөрөө яач бодсон юу бохгүй биш байхгүй. Орчин үед үр дүнтэй тэгж ажиллаж байгаа амжилттай бизнес эрхэлж байгаа хүний бол ер нь бол би юм гэж хэлэхгүй. Одоо 2026 онд гараад ихэвчлэн чатанд хариулаа суугаад байгаа хүн бол уучлаарай. Уучлаарай. Нэр аз хүсэл гэж хэлмээр байна. Одоо бүр нэрээ хүмүүс одоо бүр те цаан чин бүр зүгээр л бүх юм AI-жүүлсэн нөхцөл байдлаар та гараараа автомат хариулагч байгаа бол бас хэцүү. AI дээр таны мэдээллүүд байхгүй бол бас хэцүү. Тэгээд дээрээс нь контент хийхгүй бол бас хэцүү гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн үндсэн юугаар би үзүүлэх гэсэн зүйл нь ерөөсөө энэ байлаа. Энэ гурван асуудлыг шийдэх хувилбарууд нь ямар ч юм хамгийн их хүмүүс байдаг асуудал энэ байсан. Content marketing ad хангалттай хандлт алга гэдэг. Хандлтан дээр танд угаасаа 3 арга байгаа. Саяны 3 аргыг сонгоод хэрэгжүүлнэ. За AI дээр та яагаад AI-г тултан ашиглаж чадахгүй вэ гэхээр танд дутагдаад байгаа юм workflow based thinking гэдэг юм байхгүй. Энийг сурна гэсэн. За би энэгээр удахгүй бүр задлсан бичлэг оруулна. Тэр нэг хэнийг үзэх гэж болдог коммент зөвхөн нэг гэвэл дэчээрээ би удахгүй бичлэг оруулна. Гэхдээ бас их хүн байх юм бол илүү урдаа оруулъя гэж бодож байна. Тэгэхээр энийг та бас илүү гүнзгий судахыг хүсвэл нэг гэвчих. За тэгээд 3 дугаар технологи гэдэг юм байна тийм. Энэ технологийн юмнууд яалтчгүй би энэ хоёрыг салгасан шалтгаан юу вэ гэхээр хүмүүс зүгээр энийг ингэж юм өдөр тутмын зүгээр чатлах төвшөнд ашиглаад байгаа байхгүй. Тэгэхээр эднэрийн одоо технологийн бидэд энэ хэцүү гэж боддог байсан юмд ихэнх нь одоо AI-аар хийгдэж болдог болсон байхгүй. А яалтчгүй зарим юмнуудын бидэд тусад нь хийдэг. Гэхдээ яаж болдог болсон гэсэн. Тэгэхээр нэг гэсэн хэдүүлээ зөв энэ бичлэгийг хэдүүлээ базаад үзэх юм бол та контентоо хийж байгаа тохиолдолд танаа бизнес дампуурах боломжгүй. Ягаад гэхээр маш их хэрэглэгчийн урсгал байгаа учраас. Энэ их хэрэглэгчийн урсгалыг бидэд AI-аар автоматжууллаа. Энэчээр нь бидэд технологи юм оруулаад өгөхлөөр хэдүүлэн нь юу үүсэж ийн гэхлээр завины дахиад гоё яаж байгаа татайхан хийгдэх тийм үү? Нэг жоо заваарсан юм болчлоо. Тэгэхээр хэдүүлээ яаж ийн гэхлээр контентоо хийлээ. AI-ыг энэчнээс суйрлууллаа. Техникийн технологиудаа холбочлоо. За ингээд энэ нэг юм пирамид шиг юм үүсэн шүү дээ. Үндсэн манай компани. Энэ гурыг хийх шаардлагатай гэсэн үг. Хэрвээ таныг үзэж байгаа бол 30-аас дээш насны бизнес эрхэлж байгаа хүн таны 3 асуудал байгаа бол энэ гурыг та хийх ёстой гэсэн үг. Шаардлагатай юмнууд нь яг мэдээж хэрэг юмэр юм. Шууд ингээ хэлэхээр танд буухгүй байгаа бол зөө. Ягаа буухгүй байгаа вэ гэхлээр эдгээр маань өөрөө зүгээр контент хийх гэхлээр контент хийнэ гэдэг чинь өөрөө маш олон жижиг үйлдэлүүдийн нийлмэгжлийг хэлж байгаа шүү дээ. Одоо жишээ нь би санаагаа гаргана, бичлэгээ хийн, скриптээ гаргана, эдитлэн, постлын хэмжлэн ингээд 4-5 алхамтай. Тэгэхээр энэ алхмуудыг та мэдэхгүй байж магадгүй. Тийм учраас дахиад би танд юу ихтэй болж байгаа гэхээр workflow based thinking гэдэг юм. Энэ амар чухал ур чадвар болсон. Тэгэхээр энэ ур чадварыг бид нэр хөгжүүлж ийж энэ алхмуудыг яаж хийх юм бэ гэдэг загвараа толгоон дотроо үүсгэж AI-таа ярьж сурна гэсэн. Тэгэхээр энэ ур чадварыг ер нь бол хүмүүс биднээс одоо ингээд цаанаас шаардж байна гэсэн үг шүү. За тэгээд өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусч байна. Арай нэг 15-20 минут болно гэсэн яриа хүрсэнгүү. Тэгээд орсон бичлэг бас хайгсан байх найдаж байна. Өнөөдөр би ямарсан тодорхой хэмжээнд бас заавар хүрхийг хичээлээ. Тэгээд тийм байна. Ямар ч манайхтай хамтарч ажиллах, надаас зөвлөгөө энэ дээр авах хүсэлтэй шаардлагатай хүмүүс байх юм бол доор линкээрээ тавлах боломжтой. Тэгээд хэрвээ та workflow based thinking-ийн талаар дэлгэрэнгүй бичлэг үзхийг хүсвэл нэг гэвэлдэж коммент зин доор. Тэгвэл би бас аль хурдан бичлэгүүд оруулахыг бодъё. За тэгээд бүгд амжилт хүсье. Алаад өгөөрэй.